Сайн байцгаана уу үзэгчтэй хүүхдүүд. Багангийн сурагчдыг ихэдээрэн зөв ярьж, уншиж үжих дадлыг хөгжүүлдэг, хөгжилтэй өсөг уралдаанд нэвтрүүлэг эхлэж байна. Би хөтлөгч агуулаа. Харин энэ хөгжилтэй өсгөл байна уу? Харин байна уу? Тийм ээ, үзэгчтэй бидэнтэй хамт байж өсөг болж үг бүтээж эхлэлийнхаа эрдэсийн сангаар аялаарай. Ингээд манай нэвтрүүлгийн өнөөдрийн дугаарт нийслэлийн ерөнхий боловсролын 104-р сургуулийн мөнх гэрэл огчтой 3-ын А ангийн Улбар Шарбаа. Харин миний зүүн гар талд нийслэлийн ерөнхий боловсролын 57-р сургуулийн Баярмаа огчтой 3-ын Б ангийн Цэнхэр Баа. Үзэгчтэй хүүхдүүдээ өсөг болж үг бүтээхтэй билнэ үү? Ямар суул юм бэ? Билнэ үү? Энэ үзэгчтэй ингээд нэвтрүүлэг маань нийт 3 үетэй. Эхний үе бол сонсоё, харъя, бодъё мөн үү? Нэгдүгээр үе. Сонсоё, харъя, бодъё. Нэвтрүүлгийн зүгээс багуудын дунд 3 үг таалгана. Эхний үгийг үйл хөдлөлөөр харуулна. Хоёр дахь үгийг дуу чимээгээр сонсгоно. Харин 3 дахь үгийг бодитоор үзүүлнэ. Үгээ зөв тааж, зөв бүтээсэн баг оноо авна. Хамгийн ихний үг 2 үетэй нэр үг шүү. Ойлгомжтой юу? Ойлгомжтой үгээ бүтээж дуусаад хонхоо дарна. Аль баг түрүүнж үгээ бүтээж хонхоо дарж чадна, тэр баг нэг оног авч чадна. Ингээд ойлгомжтой бол бүгдээ хамтаа эхний үгийг сонсцгоё. 2 үетэй нэр үг шүү хүмүүстээ. За анхаараарай. Яг одоо үг бүтээх цаг эхэллээ. Үгээ бүтгэрэй. Үгээ бүтээж дуусаад хонхоо дарахаа мартваа. Улбар шар баг маань дахиа, Цэнгэр баг мөн адил дахиа гэж өвдөөсөн байна. За сайн уу? За. Яагаад дахиа гэж бүтээх болсон бэ? Юу дахианы дуу дуурайд байсан. Дахиа харж ирсэн үү? Харж исэн. За чиний хувьд. Зүгээр ангийнх нь гараад ирсэн үү? За. Дахианы дуу гарахаар нь тэ үсэг гарах юм ба. Тэр гарна гэж бодоод гарсан. За чи дахиа шиг дуурч чадах уу? Үгүй. Дахиа шиг дуурч чадах уу? Чи чадах уу? Өө тэр ардуур дуурайд шүү дээ ангийнх нь. Улбар шар багийн дахиануудыг сонсё доо. Оо ямар гоё тэ. Одоо нийлээ Цэнгэр баг руу явцгаая. Цэнгэр багийнх муу адил дахиа гэдэг үг бүтээсэн байгаа. Сайн уу? Сайн. За чаа хин гэдэг вэ? Инх марл. За инх марл дахиа харж ийсэн үү? Харж исэн. За дахиа чи нисдэг үлөө? Үгүй. Нисдэг юм уу? Нисдэг үлээ яадаг үлээ? Нисдэггүй ах те. Дахиа ихтэй хүмүүс гэвчлээ ингээд юм фермер нөө нэг өөртөө хийжээд чи хүн ингээд хийжээд. Оо яг зү. Тэг тийжээдэг те. Дахианаас өөр юу гардаг үлээ бид нэр аягуусаа иддэг. Оо тий өндөг гардаг те. Өглөө алмаас өндөг. Дэгдэх хэд. Оо өндөг бас дэгдэхээ ингээд дахиад ч бас ингээд гэхдээ би тэрийг нэр гайхдаг шүү дээ. Өндгөө ингээд дахиад удаан дараалах юм дэгдэхээ болт юм бол та нар юу гэж бодож байна? Тий тэгдэг. А хэрэг удаан за. Ингээд дахиад ингээд суухаараа өндгөө ингээд дулаахан болгодог.
биеийн дулаанаар ингээд дээрээс жоо дулаацуулт юм уу те? Тий. Тэгээд тэрнээс өмнө авчих юм бол бид нар шууд иддэг тийм өндөг болчт юм уу? Тий. Тийм үү? Би сайн мэдгүй байсан шүү дээ. Би одоо дэгдэгийн тусдаа гарт юм болоо гэж бодсон байхгүй. За чиний дахиад яг догорч. Чиний үс чин барыг дахиад. Энд догор. За чиний дахиад догорч. Яа. За бүгдээрээ хамтдаа явжсэн зөв хариултыг олж мэдээ те. Эхний үеийн эхний үг бол 2 үетэй нэр үг байсан. За багууд маань дахиад гэж үтээсэн те. За бүгдээр зөв хариултыг олж харцгаая. Зөв хариулт бол зөв хариулт бол дахиад мөн байж өгдөө баяр хүргэе. За дахиад нэг ихтэй хүүхдүүдээ үүр тариа эсвэл жижиг ингээд шавьж ногоогоор хоололд юм байна. Тэгээ хүмүүс бас нэг эртээс ингэж гаршуулж ирсэн. Тэгээд дахиад нэг махбодоо өндгийг хүнсэндээ эргэлдэг юм байна тийм үү? За харин аль баг төрүүлж үгээ бүтээж хонгоод авч чадсан бол тэр баг цэнгэр баг байлаа баяр хүргэе. Одоо харин хэдүүлээ 2 дахь үг рүүгээ орцгоё. 2 дахь үгийг бүгдээрээ жүжигчний үйл хөдлөлийн тусламжтайгаар олж мэдэн шүү заяа. За ингээд 2 дахь үг хідэн үетэй нэр үгийг харцгаая. 2 дахь үг маань нэг үетэй нэр үг нөхдүүдээ. Нэг үетэй нэр үг. Энийг бүгдээрээ жүжигчний үйл хөдлөлийн тусламжтайгаар олж мэдэн шүү. За сайн хайлжглаарай. Зүг. За анхаараарай нэг үетэй нэр үг шүү хүмүүдээ ингээд үг бүтээх цаг эхэллээ. За цэнгэр баг маань тойл, улбар шарбаг маань муу адил тойл гэж үг бүтээсэн байна. Яагаад тойл гэж бодохсон бэ? Яг харагдсан үзүүлбэрээс нь ойлгомжтой байж чадсан уу? Чадсан уу те? Өглөө ер нь хичээлээ гарахтаа ер нь тойлонд харддаг. За. Чинээс тэгвэл баруун талруу байгаа мó зүүн талруу байгаа мó? Чи хараагүй л да. Баруун зүүн үү? Мартсан. Чи тойлонд хараагүй юм шүү тэгэхээр өглөө. За чи тойлонд харсан уу? За тэгвэл хэлээ цэнгэр багаас. За цэнгэр багийнхан муу адил тойл гэж үг бүтээсэн те. За сайн уу? Сайн. За ягаад тойл гэж үг бүтээсэн бэлээ? Нэг юм барай тэнгуүтэй тэрнлүүг амар ширтээд тэгэд өөргөө харагдсан лээ. Яг зөв. Тойлонд бидний хөвчлэн тийм үйлдэлээдэг те. Тойл гэдэг нэг үетэй нэр үг мөн үү? Мөн. Мөн те. За өөр сая энэ үзүүлбэр дээр юу болсон бэ? Энд тойлоо хагалцсан уу? Юу болов? Барьжсэн юм уу? Унагцсан уу? Анзаарсан уу? Эсвэл рүү ийшээ хайчих шиг болсон шүү дээ. Би бүр гайхаалсан. Чиний хувьд Миний бодлоор нэг ингээд тойл ингээд шилтээдлээсэн тэгснээ нэг унаасан байхгүй. нэг унгацсан уу те? Тий, тэгээд дуган дээр нэг батайгаа махтаа гээд миний бодлоор тэгээд бодоод Тэгэл бодож ирсэн үү те? Тэгвэл бараг л тойлож магадгүй юм байна. Чиний хувьд юу гэж бодож байна? Арай өөр санал байна уу? Тойл биш байхаа энэ зүгээр утсандаа харж ирснийг жоо хандуурсан байхаа даа гэж бодож байна уу? Чи ямар тойлонд хардсан? Ийм жижиг тойлонд хардсан юм уу? Гэрийнхаа том тойлонд хардсан юм уу? жижиг тойл. Жижиг тойл уу? Ийм жижигхэн тойл мөн үү сая хүнийх шиг үзүүлсэн? Мөн байсан уу? Бүгдээрээ үжигсэн. Зөв хариултыг олж мэдээ те? Нэг үетэй нэр үг юу байсан юм бол хамтдаа харцгаая. Зөв хариулт бол тойл гэдэг хариулт зөв байсан байна хүмүүдээ баяр хүргэе. Аль баг төрүүлж үгээ бүтээж хонгоод авч чадсан бол манай цэгэр багийн үгээ зөв бүтээж хонгоод авч чадсныг нь авсан байх баяр хүргэе. Одоо харин 3 дахь үгээ бүтээцгээе. 3 дахь үг нь холбоо үг. За холбоо үг гэхээр хүмүүдээ мэдэн тийм үү? 2 үгээс бүтэх гээд байна шүү дээ. За тэгэхээр үзүүлбэрээ сайтраа ажиглаарай. Ямар нэгэн хөгжмийн зэмсэг шүү заяа. За ингээд хамтдаа үзүүлбэрээ үзцгээе.
Одоо харин үг бүтээг цаг эхэллээ. Үгээ бүтээгээрэй. Цай Чингэр баг маань аман хуур гэж үг бүтээсэн байна. Улбар шар баг маань муу адил аман хуур гэж үг бүтээсэн байна тий. За Чингэр багийнхаа сайн уу? Сайн. За ягаад аман хуур гэж үгдэг болоо? Амаараа ингээд юу хий ингээд дуу гаргаад исэн болохоор аман хуур гэж. За миний ингээд мэдэх аман хуур бол жоохон өөр өдөг та ингээд ийм төмөр ийм металлаар хийсэн. Тэгээд арай Ингээд дуурайд. Үгүй тийч юм болохоор хил хуур саяхтай бас ингэж хөдөлсөн л дөө. Арай өөр хөгжим юм шиг байх шүү. Чи харж ирсэн өмнө? Харж байгаагүй. Чиний хувьд энэ хөгжмийг харж ирсэн аа? Зургатаар харж исэн. Зургатаар уу? Улбар шар багийнхнаас асууцгаа. Улбар шар багийнхан муу адил аман хуур гэд үг бүтээсэн байна те. Аман хуур гэж нэг Монгол кинод чичээдэг мэдгүй. Мэдгүй юу те. Тэгвэл аман хуурыг харж ирсэн үү чи өөрөө? Харж байгаа. Харж байгаагүй юу? Чи аман хуур харж ирсэн үү? Харж исэн. За аман хуур ямар хэлбэр төвчтэй вэ? Дөрүүлж моттой дээр нэг төмөр ятсан байт. Яг зөв яг тиймэрхүү дээ шүү. Чи ястаа яг дүрсэлж хэллээ. Дөрүүлжин ихтэй яг мод ушаа жоохон төмөрөн юм металлаар хийсэн байдаг л да. Тэгэхээр саягач юм болохоор арай өөр л харагдсан миний хувьд бол. Анхудаа сонсож байгаа болохоор жоохон мэдгүй л. Өөр хөгжмийн зэмсэг мэдгүй. Ер нь ингээд хилээрээ ч юм амаараа тоглож болдог. Мэдэн. За Бишгүүр. бишгүүр яг зөв үгийдэг те. Чиний Юу нэг сая үзүүлбэр үзүүлсэн хүн амаараа яваад байсан аахгүй. Тэгээд амаараа юу ингээд дуу аваа гаргаад тэгээд за аман хуур гэж юу чигээд бодсон. За мэддгээр амаа ур гэж хэлчихээ бодсон уу те. Ер нь өөр юм хөгжмийн зэмсгүүд мэдхүү. За бишгүүр үү. Чи юу өөр юм хөгжим тоглож чадах уу? Өөр хөгжим тоглож чадахгүй те. За тэгвэл бүгдээрээ биш зөв хариултыг олж мэдсгээ. Зөв хариулт нь юу юм бол 3 дахь үгийн зөв хариулт нь холбоо үг байсан те. Хулсан хуур гэдэг үг байсан мэн хүмүүс те. Хулсан хуур гэдэг үг байсан мэн. Энэний талаар би ч сайн мэдэхгүй болохоор хэдүүлээ хамтаа дөнгөж сая бид хүн гайхалтай хөгжим тоглож үзүүлсэн. Уран бүтээлчгээ тайсан өрөөдгөө. Дэлгэрэнгүй мэдээлэл авъя. За, алгаач өгтөө авцгаая. За, сайн байна уу та? За сайн байна. За, та бид бүхэнд хөгжмийн зэмсгийн талаар мэдээлэл өгөөч. За. За энэ болохоор одоо хулсан хуур гэж байгаа. Энэ хулсан хуур бол одоо энэ Монгол уламжилт одоо юу гэдэг шүү дээ. Хулсан хуур гэдэг Монголын одоо үндэсний хуур чи одоо хулсан хуур, төмөр хуур, номон хуур, гуйлан хуур, ясан хуур гэж ийм 5 төрлийн хуур байдаг. Энэ болохоор одоо хулсан хуур хулсаар хийсэн байдаг. Аман хуур нь бол яг ингэ тоглодог. Номон хуур гэдэг нь одоо ингээ ном сум харуулж байгаа шиг ингээд хэлбэртэй одоо шаашлаар явж байгаа да. Тэр нь болохоор одоо номон хуур. Төмөр хуур гэдэг нь болохоор одоо ийм шууд ингээд тоглодог. Тийм төрлийн одоо ийм юм байна. За энэ хулсан хуур гэж бол ийм хулсаар хийсэн байдаг. Одоо тэгээд энэ гол дуу орол тоглож байгаа нь одоо энэ хил энэ дотны дундлын хилэндээ байдаг. Тэгээд одоо хулсан хуурын энэ хэсэг нь одоо энэ гялгар хэсэг нь гадна одоо амруугаа одоо харна гэсэн. Одоо энэ нь болохоор дотгошаа хэсэг нь гадагшаа байж энэ жоохон күнкэр байдгийн учир нь савлтандаа энэ хилийг ингэ сайхан савж дуугаан тоглох ийм юутай байдаг юм аа улсын хуур. Одоо энэ дунд нь байгаа энэ хил уур ингэж цаашаа наашаа ингэж гарч иж энэ дуу сайхан тоглоно. Эхлээд бол татлага нь бол ингэж сайхан татаж одоо нөгөө энэ талаараа биш энэ талаараа барьж ингэж тоглож нөгөө хилээ сайхан тоглож өгнө. Тэгээд одоо заах аргыг багш нь хэлж өгье. Одоо та нарын сайн мэддэг маамунаашир сая тоглохыг анзаарсан уу? За баяр хүргэлээ. За ингэж тоглоно.
За яг ингээд энэ хуураа ингээд сайхан тогтоо одоо сурна шүү дээ. Тэгэхэд энэ хуурын одоо уламжил татлаг гэж байгаа. Миний хөвгтөө сайн сураад. Уламжил татлаг гэхээр миний хөвгтөд ингээд багшийнхаа сайн харж одоо болохоор би амантаа энэ гар хөдөлгөөгөө ингээд тогсон шүү дээ сайн. Ингээд дуурч байгаа дуугийн сайн сонс. Хэр чанга бодхон байна уу? Ингэж хагаад за одоо уламжил татлагаараа ингээд көвүүл татна гэж ярьдаг аахгүй одоо ингээд багшаа ингээд яаж энэ гар нь яаж хөдөлж ийнө хадгаад дуу саяхаас ямар гарах нь За баяр үргээ. Илүү тод уурчаа шиг юм тийм ээ. Төмөр одоо хил уурын сонирх уу? Харах уу? Сонирхмаар байна. За сонирхцгаа юм. За энэ нөгөө одоо хил хуур гэдэг чи одоо энэ байхгүй юу миний хөвгтөд. Энэ нь болохоор хулсан хуур, энэ нь болохоор одоо төмөр хуур гэдэг юм л. За энэ хуурна. За баярлалаа хөлтөдөө. За бид баярлалаа гахсан. За баярлалаа. Хоёрын үеийн танилцуулж өгсөн танд баярлалаа. За баярлалаа. Миний хөлтөд ажил нь өндөө сайхан боломжтой өндөр байгаарай. Хүүхдүүдтэй сайхан сурлагын өндөр амжилт хүсье. Улам их сураарай. Өвлөн уламжлагч байгаарай. Миний хөлтөд. За. Хоёрдугаар үеийг хэлээ. Энэ бол намайг отоорой. Ингээ хоёрдугаар үеийг шилжчихье хөлтөдөө. Хоёрдугаар үе. Намайг олоорой. Гэрийн даалгаварт багууд эсрэг багийнхаа мэдлэгийг сорих, таны мэдхийн асуулт бэлтгэж ирнэ. Асуултанд эсрэг багийн сонгогдсон 3 гишүүн хамтран хэлэлцэж хариулна. Хэрэв 3 гишүүн асуултанд шууд хариулж чадахгүй тохиолдол үсэг нэрлэх болон ангийнхнаасаа тусламж авах боломжийг ашиглана. Цэгэр багийн асуулт асуух сурагчийг дайснаа урьж байна. Сэно. Түра. За. Ямар асуулт асуух гэж байна хүнд юм уу? Гайгүй юу? Гайгүй хаа. Гайгүй юу? Хариулж чадна гэж бодож байна уу? Чадна. За тэгвэл улбар шар багийн асуултанд хариулах 3 сурагчийг дайснаа урьж байна. За гараад ирээрээ. За дэмжээрэй. Окей. За. 3 дугаар ангийнхаа Монголын ном уншсан уу? Айсаа. Тэглэх байхаа үзэгчтэй. Яагаад тэгэхээр 3 дугаар ангийн сургуучгийн номноос танимтгүй асуулт бэлтэж ирсэн байгаа тийм ээ? Тийм. За ингээд бүгдээ хамтаа Цэгэр багийн асуултын хариулт болсон нууц үсгүүдийг урьж байна. За гараад ирээрээ. 1 үсэг, 2, 3, 4, 5 үсэг байна те. Бүгдээ хамтаа асуултыг сонсгоо. За сонсгоос өмнө энэ үеийн дүрмийг танилцуулж өгье. Та бүхэн асуултнаа шууд хариулж чадвал 5 оноо, үсэг нээх боломжоо ашиглах юм бол 3 оноо, тэгээд ангийнхнаасаа тусалцаа авсныг бол 2 оноо. Ойлгомжтой юу? Ойлгомжтой. За тэгвэл бидэнд асуултыг хэлж өгөөч. Монгол гэрийн хамгийн дээд хэсэгтүүдийг дугуйн модыг юу гэдэг вэ? Тоо. Ингээд бодох хугацаа явж гэлээ. 5 үсгээс бүрдсэн байна. Яата болж байгаа юм шиг. Тооно. Итгэлтэй нөө. Хариулт бол Тоо. зөв байна, баяр үргэе. За, өсвөрдөө нэгрээ. Тоон. Монгол гэрчи юу байдаг лээ нэрээ? Тооноос гадна өөр юу байдаг лээ? Баган байдаг. Өөр. Ойн байдаг. Хаан байдаг. Хаалга байдаг тий. За тэгвэл бүгд хамтаа дэлгэрэнгүй тайлбарыг авъя. Монгол гэрийн тоон гэрийг гэрэлтүүлэх үүрэгтэй. Та бүхэн асуултанд амжилттай хариулж чадсан. Багтаа 5 хоног авч чадсан байна. Танад баяр хүргэе. Одоо харин улбар шар багийн асуулт асуух ялж. Ингээд бүгд хамтаа улбар шар багийн асуулт асуух сурагчийг тайлбарлаж орж байна. Хин бэ? Иш үсэг ер нь ангийн даргуу. Тийм байна те. Хүнд асуулт бэлдсэн үү? Гайгүй юу? Гайгүй. Гайгүй бах те. За тэгвэл энэ шалгаад үзье. За ингээд Цэгэр багийн асуулт найруулах 3 сурагчийг урьж байна. За таснаа гараад ирээрэй. Өсөг тэвсэг аавсгүй. Намаасаа уншсан уу гэжтэй? Уншсан. Бүгд хамтаа улбар шар багийн асуултын хариулт болсон нууц үсгүүдийг харцгаая тий. За ингээд нууц үсгүүдээ гараад ирээрэй. Хэд үсгүүд харцгаая. За 1 үсэг байна. 2 үсэг байна. Яг зөв 3, 4,
5, 6, 7, 8, 9 холбоо үг юм уу те? Хоёр үгнээс бүрдсэн байна шүү те. Асуулт хийж өгөөч. Монгол үндэстний амьдардаг орон байрыг нэрлэнэ үү? Асуулт ойлгомжтой бол бодох хугацаа явж гэлээ. Тийм урд нь цагаа зогсоох уу? За тэгвэл цагийг зогсооё. Хариулт бол Монгол хэр. зөв үү? Оо, баяр үргээ. За нэг дараалаарай. Амархан асуулт нь шүү дээ. Би ч гайхлаа. Монгол үндэсний амьдардаг орон байрны гэр гисэрийн холбоог байхаар албар толгойд хөлчихсөн нөгөө. Асуугаад байдаг үү те? Монгол гэр те. За чигээр багийнхаа яаж хариултаа олчихоо? Манай Өсгийн тоолцсон юм уу те? тий. Өөр юу гэж бодсон? Би лав ингэ дотроо бодсон. Уул нь гэрдээ гэхдээ юу урталт нь 6. Энэ яг холбоог болоо явчихгүй бүр гайхаадсэн. Та энийг яаж бодож олоо? Хараа манайх ингээд бараг л асуух чижээс ахгүй юу. Тэгсэн чи энэ ч гараад ирэх нь гахаад хэлсэн ахгүй юу. Зүг. Жишээ бид нэг дэлгэрэнгүй тайлбар гэж өгөөч. Ягаад гэвэл манай арт том нүүдэлч арт том болохоор жилийн дөрвөлрөл нөөдөг болохоор нөөдөлч арт том ингээд Монгол гэр гэж нэрлэдэг. Баярлалаа бид бүхэн сонирхолтой тань мэдгүй асуулт бэлгэж ирсэн. Улбар шар багийнхандаа бүгд алга шоу баяр үргэлжлэе хүмүүдээ. Энэ үед асуултандаа шууд хариулж 5 хоног авч чадсан Цэгэр багийнханд баяр үргэе. Та нар 5 хоногийн стоолтоо. Үзэгчтэй хүмүүдээ хөгжилтэй хэсэг нэвтрүүлэг энэ тэнцэн зөвхөн хүчтэй өрсөлдсөөр байна. Хоёрдугаар үед багууд маань 5 хонооны эзэд болсон байна. Одоо харин 3 дугаар үе. Эхэлцгээе. 3 дугаар үе. Үсгээр наадъя. Нэвтрүүлгийн зүгээс өгөгдсөн үсгнүүдээр аль баг хамгийн олон үг бүтээж чадах вэ? Багийн 3 гишүүн даалгаврын үсгнүүдийг ашиглан 2 минутын хугацаанд бүтээсэн үгийнхээ тоогоор оноо цуглуулна. Улбар шар багийн үсгээр надагч сурагчдыг урьж байна. Гараад хөвчлөлтөө үсгүүдээ. Энэ үсгийг иш үсэг уу үсгүү? Биднэ. Улбар шар багийн даалгаврын үсгүүдийг урьж байна. За гараад ирээрээ. Үсэг Тэгэхээр одоо үсгийг ашиглаад нан цаанд оруулаад үг бүтээгнэ. За эхлэе. Цаг. Арга. Арч. Арц бичсэн. Хага. Цал. Ага. Арц бичсэн. Цаг дуусна. Одоо 2 минутын хугацаанд ногоон тайлсан дээр үгээ бүтээн. Хугацаа хангалттай болохоор заавал бичих шаардлагагүй шууд нэмэлтээр үгээ бүтээж болно шүү. За. За бэлнэ. За ингээд цаг эхлэе. Такси байрасаа. Зүг. За гэдэг үгийг авлаа. Ах гэдэг үгийг авлаа. Арц гэдэг үгийг авлаа. Арц гэдэг үгийг авлаа. Цаг гэдэг үгийг авлаа. Гэдэг үгийг авлаа. Арга. Үгүй биш. Арга гэдэг үгийг авлаа. Ага.
Агаа гэж үг байхгүй. Хар. Хар гэдэг үгийг авлаа. Харц гэдэг үгийг авлаа. Ар гэдэг үгийг авлаа. Юу дахиад хэлчихсэн чи. Биш. Арга гэдэг үгийг авлаа. За тэгээд одоо ай хабалсан. Айх гэдэг үгийг авлаа. Гар хэлсэн. Гара хэлсэн. Сайн туслаа. Бүгд хамтаа улбар шар багийнхан 3 дугаар байс хэдийн үгийн амжилттай зүг бүтээснийг онч мэдцгээе. За ойлголоо. За харцгаая. Улбар шар багийнхан 3 дугаар үеэс ах, арц, цаг, цай, арга, хар, харц, арга, айх гэсэн нийтдээ 12 үгийг амжилттай зүг бүтээж багтаа 12-ыг авч чадсан байна. Тэдэнд баяр хүргэе. Тэд хангасан байна уу? За яасан бэ? За тий. Өмөд айх гэж амар юм. Өдний гэрчгээд амар болоо. Гот тэрмэн гүгчгүй дуулаа. Тэгвэл жоохон бэлтгэл дутуу байсан байж магадгүй юм тийм ээ? Эцээгээ дээрээс хөө үгийн өгсгэн хийж байгаа штэ. Эцээгээ дээрээс ойлгох байгаа юмсад газраа ингэж цогцоодсан. Тэгвэл өшөө айх гэж хэлээд очиж өөрөө ингэж хөдлөхгүй байгаа юм тийм ээ? Яг гэхдээ айх гэж бичигдээ баран ингэ айх. Айх гэдгийг бол авсан шүү дээ. Тэгвэл хамгийн сүүлд бүтээсэн шүү дээ. Тэр хараа гаа гэд үг бүтээн, ааг гэд үг байна. Гарч гэж нэр үг байна тий? Зөндөө байгаа. Тийм зөндөө үг байна тий. Гар газтай ингэ. Тийм байна тий. Оноодоо нэмж цагаандаа амжсан. За яг санаа зовдгүй. Манай нэвтрүүлэлт орох юм ямар вэ? Аим гоё. Би тэгээд баян танаа нэвтрүүлж зурдаар үздэг болохоор бүр аим гоё. Маш сэтгэл өндөр байгаа. Тэгвэл яг өөрөө ингэж оролцсон чи аль үеийн хамгийн сонирхолтой санагдчих юм? 3 дахь хоёр бүр аим сонирхолтой. За баярлалаа. За цэвэсгээ ямар үгэнд оролцлоо сая? Арц, харц гэдэг бас үгэнд оролцсон тий. Чи тэгвэл өөрөө цэгэр гэснийг үг бүтээлээ? Цаас гэдэг. Өнөөдөр бороо орсон тий. Энэ 3 үеийн турш өрсөлдлөө 12 оноо авлаа. Сэтгэл хангалуун байна уу? Хангалуун байна. Ямар үед хамгийн хэцүү байв? Тийм байсан уу? Бас За юунд жоо хүндрэлтэй байна? сандарч Сандраад нөө тий. Хөөсөг ямар үгэнд оролцлоо сая? харч тэгээд Айх энтрээд үгнүүд орж исэн тий. Чи юунаас их хайдаг вэ? би аалцсан сэгээд. Аалцсан сайдгүй. Би ч гэсэн бас аалцсан сайдаг. Аалц муухай тий. Тий. Хамгийн сонирхолтой үе найл үе юм шиг байна. 3 3 дугаар үе нэ тий. За тэгвэл амжилт хүсье. Таад 12 онооны эзэд болсон байна. Яг одоо цэгэр багийн үсгэр наадах гэж. Ингээд цэгэр багийн үсгэр наадагчдаг тайснаа өрж байна. За гараа дээрээ хэд үсг байна? За арцгай К үсэг, О үсэг, К 2 К үсэг гарч ирсэн байна тий. За бид нөө 12-оос илүү оноо авч чадны хэрэгтэй итгэлтэй нөө. Итгэлтэй. Ангидаа бэлж үзсэн үү даад? Үзсэн. За тэгэхэд хэдэн оноо авсан? Хэдэн үг бүтээжсэн? Хамгийн сүүлд тийм 15. 15. Тий. За тэгвэл энэ удаа 15-аас илүү үг бүтээж чадах уу? Чадна. Чаднах тий. За тэгвэл бүгд хамтаа Цэнгэр багийн даалгаврын үсгүүдийг өрж байна. За гараа дээрээ ид үсэг, иш үсэг, у, т. Гисэн нийтдээ 7 үсгийг ашиглаад наан цаанд оруулаад найс чинь хөдөлгөх нь байна. Бэлэн. Бэлэн бол цаг явж эхэллээ. Лаа. Тул. Энд нь байгаа зү. Шал. Аш.
За цаг дуустаа. За одоо та бүхэн нэмэлтээр өгнүүдээ ахиж энэ дээрээ бүтээж болно. Заавал самбар дээр бичих шаардлага ойлгомжтой. За ойлгомжтой байл цаг явж эхэллээ. Шат. Тэ. Шат. Тэ. Шат. Шат. Хэд үгийг авлаа? Лаа. Хаалгыг бичээчтэй. Миний лаа. Нэмж бодгүй. Нэмж болно гэсэн. Нэмж Лаа хэд үгийг авлаа? тийм. Чанга дээрээ. Шат. Тэ. Шат. Тэ. Шат хэд үгийг авлаа? Аш. Ааш гэж л байгаа дааш гэж авах. За тааш хэд үгийг авлаа? Ас. За. За аль хэд үгийг авлаа? Уул. Дас. Уул. Уул хэд үгийг авлаа? Дас. Ил. Даал хэд үгийг авлаа? Таш. Таш хэлсэн шүү дээ. Болсон шүү дээ. За тааш хэд үгийг авсан? Та. За та гэдэг үгийг авлаа. За цаг дуустаа үзэгчтэй. Цэнгэр багийнхаа энэ удаа 3 дугаар үеэс хэдийн үгийг амжилттай зөв бүтээж хэд он авч чадсныг бүгд хамтаа олж мэдцгээе. За самбраа гөрөө. Цэнгэр багийнхан 3 дугаар үеэс шал, ла, шат, таш, ал, уул, дал, та гэсэн нийтдээ 8 үгийг амжилттай зөв бүтээж багтаа 8 он авч чадсан байна. Тэдэнд баяр хүргэе. Юу болоо? Жоон сандарсан уу? За өөр ямар үг вэ бүгд харъя. Та гэд утаад нөгөө нэг тааж мэдэх болохын та гэд үг гэж болж тэ. Нэг таан байсан, хоёр аатай байж болох юм байна. Дат гэж юу? Таал гэж үг байна. Таал, туш, нөгөө нэг тушиг мушхын туш гэдэг үг байгаа юм байна. Уулын зөндөө үгнүүд байгаа л юм байна тэ. Жоон сандарч шиг боллоо тэ. За тэ үсгээ. Сэтгэл хангалуун байна уу? Юунд ямар байна? Жоон дундуур байна уу? Зүгээр үстэй. Зүгээр шүү дээ. Зүгээр нэвтрүүлэлт авах гэж ирсэн юм чи тий. Чинийхаар ямар байв? Ямар үгэнд оролцсон? Та гэдэг үгнээс өөр ямар үгэнд оролцсон ойлоо шүү. Ах гэж үгдэл юу лээ? Юу бол одоо бүр бүгд сандарсан байж та би бас сандарсан шүү дээ. Ах гэдэг үг нь бас. Уусгүй сая бүр үгэнд оролцсонгүй шүү дээ уусг. Ганцхан үгэн дээр Юунд оролцсон? Уул. Уул гэж үгдээсэн юм уу? Уул. Уул гэж үгдээсэн дээ. Тийм энэ дээр бас. Тийм үү? Даал гэдэг үг дээр. За өөр ямар үгэнд оролцох боломжтой байсан юм чинийхээ? Дутмут гэдэг үгэнд оролцох боломжтой байсан тий. Ил үсэг сая энэ хоёроор амар их гүйлээ тий. Би харсан. Хөө жоохон байж байгаалгүйгээд ахаад байж байгаалгүйгээд баг бүх үгэнд нь оролцсон уу чийсээ. Тийм. Ингээд энэ үеэс 8 хоног цуглуулж чадсан байна. Баяр хүргэе хүмүүстээ. Манай өнөөдрийн дугаарт нийслэлийн ерхий боловсролын 104 дугаар сургууль болон 57 дугаар сургуулийн 3 дугаар ангийн хамт олон оролцлоо. Ингээд тайцснаа 2 ангийнхаа багш нарыг орж ийн алгаан чогтоо авцгаана уу. За сайн байна уу? За сайн байцгаана уу. Намайг мөнх гэрлэгдэг. Би боловсролын салбарт 37 дахь жилдээ багшилж байна. Энэ жил маань миний отхон шамнар. Ингээд отхон шамнартаа баярлалаа. Өнөөдрийн тэмцээнд маш амжилттай оролцсонд баярлалаа. Багш та нартай хайртай шүү. За загшаагийн 3 үеийн дурш ингээд ангийнхан тэмцээнд оролцлоо. Камераараа сарж ин отхон шавнар гэхээр одоо ер нь бол хамгийн сүүлийн төгсөлт гэсэн юм байна шүү дээ тийм ээ. За та гоё сэтгэлээ олцож энэ 3 үеийн аль үе дээр нь илүү тийм сэтгэл. Ер нь бүх үе дээр л ерөөсөн маш яа тийм ээ тогтолт юм байна ерөөсөн. Бараг өөр өмнөөс нь өөрөө гарчгүйгээд үсгийг бүтээчмээр тэрийг дууцчмаар өөрөө бараг дунд нь үсэг болоод гүүмэр санагдлаа. Маш их сандард юм байна, маш их твд юм байна. Төрүүд бараг зүгээр амьсгал тасах шагалаа шүү дээ бараг тийм. Үнэхээр сайхан нэвтрүүлгээ танаа нэвтрүүлэг бол би ерөнхийдөө байнга үздэг. Тэгээ энэ нэвтрүүлэлд орон гиснээс хойш хүүхдүүдэд нэлээд сайн зөвлөсөн. Миний хүүхдийн монгол хүн юм чи монгол хэлнийхаа тухай нэвтрүүлэг маш сайн оролцоорой, маш сайн үзээрэй гэж загсан. Түүнээс хойш манай хүүхдүүд нэлээд сайн үзсэн. Зарим бүр танаа нэвтрүүлгийн дууг чийжсэн гэсэн. Айгуу сайн үзсэн, тогтоосон гэж байгаа. Тэгээд танаа хамт олон маш их баярлалаа. Ийм сайхан хүүхдийн танин мэдхүү монгол хэлний хичээлээр ийм сайхан нэвтрүүлэг явуулдагт үнэхээр баярлалаа. Маш гоё нэвтрүүлэг шүү. Амжилт хүсье та бүхэнд. За баярлалаа өгшөө.
За таны хувьд авшаас тэглээ бацааж бид бүхэнд 3 үеийн дур шамттай өрсөлдлөө. Сайн бацгаана уу. 50 сургуулийн багангийн багш Баярмаа. Одоо 13 дахь жилдээ ажиллаж байна. За. Байгууллагад би энэ ангийн намраас хойш авсан. За. Тийм миний одоо 57-гийн анхны шавнар энэ нэвтрүүлэлт орон гээд 7 хоногийн өмнөөс мэдснээс хойш баг битэн нойртой онсонгүй тий. Маш гоё нэвтрүүлэг байна. Баярлалаа. Бүгдд маань сайн оролцлоо. За. Танд нэг юм боломж олдвол яхаа багшаа. Та хэрвээ ингээд шууд ингээд 3 дугаар ангийн одоо ишүүл энэ 8 настай хүүхд болоод ингээд хувраад орох байсан бол та аль үе дээр нь оролцох боломжтой орох байсан бэ? Би бол 3 үедээ гурван дээр л орно. Нэг л үе дээр нь орох боломжтой байл тий. Өсгөр наад бий. Эсвэл надад дээр ороод илүү онохгүй тий битээг байсан байхаа. За баярлалаа багшаа. Ингээд үзэгчтэй хүүхдүүдээ манай нэвтрүүлгийн хамтран ажилладаг Анд хэвлэлийн газрын анхагч нараас нь та бүхэндээ гайхалтай номын дээжс явуулсныг бид хэлэхэд таатай та бүхэн ангийнхаа номын санг байжуулаарай багш нараа. Аа баярлалаа. За. За багшаа мөн адил танд номын ангийнхаа номын санг байжуулаарай. За одоо харин бүгдээ хамтдаа нийт хөгжилтэй өсгүүдээ бүгдийг нь тайснаа орж байна. За гараад ирээрэй хүүхдүүдээ. За гараад ирээрэй. 104 дугаар сургуулийн байна уу? 57 хүн байна уу? За тэгвэл бүжгэлцгээе. Са. Яса. Үзэгчтэй хөгжилтэй өсгөх нэвтрүүлэг энд хүрээд өндөрлөж байна. Бид бүхэн 3 үеийн турш танин мэдгүй асуултанд хариулж их эднийхээ эрдэнэсийн сангаар айсны эцэст цэгэр багийнхан маань 15 оноо, улбар шар багийнхан маань 17 онооны эзэд болсон байна. Тэдэнд баяр хүргэе. Дараагийн дугаараар уулзлаа. Баяртай хөгжилтэй өсгүүд байлаа. Өсгүүд нийлээд үе боллоо. Уюуд нийлээд